галзуу кино сувагтан тавтай морил. За, энэ удаад борон та нартай нэг эвгүй галзуу кино ярьж өгөх сонголоо. Ямар кино вэ гэхээр 2021 онд гарсан The Eighth Night. Яй. За энэ 8 дахь шөнө яг юу болох гээд байна? Тэгэхээр хэвлээ энэ учрыг одоо олж мэдцгээе. За тэгээд энэ кино та нарт галзуу санагдах нь ойлгомжтой бизээ. Ялангуяа аимшигын кино, нэг тийм эвгүй кинонд дуртай хүмүүст маань илүү таалагдах байх. За. Тэгэхээр хэдэн бороонууд нь энэ галзуу киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон галзуу чанартай загварлаг тавилгуудыг санал болгодог Luma фурничуртай хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань сабадраггүй саба аларцсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу эвгүй киноны тайлбараа эхлүүлцгээе. За 2500 жилийн өмнө аимшигт мангас хүн төрлөختнийг завлан дунгахын тулд таман ертөнцийг хүний ертөнцтэй холбох гүүрийг тавьж эхэлжээ. Гэвч буддаа өмнө нь гарч ирээд хүч чадлынхын их сурвалж болсон хар нүд болон улаануудыг ухаад авч гинэ. Тэгсэн хоёр нүд хоёулаа гараас нь мултарч хоёр тийшээ зүгтааж буддаа хар нүдийг нь тэр дороо барьж аваад сарира гэх тусгай савнд хорьсон бол улаанууд хүний биед нуугдаж хүнээс хүнд дамжин 8 хоног зогтжээ. Тэгээд 8 дахь шөнө нь тэр үрд зогтож чадахгүйгээ ойлгоод сайн дураар бууж өгсөнд буддаач тэрнийг сарира савнд хийгээд нэгийг нь өрн зүгийн өргөн их цөлд нөгөөг нь дорн зүгийн авраг том хавцалд тус нуужээ. Тэгээд чавнартаа тэр хоёр нүдийг хизээж уулзуулж болохгүй гэж хатуу тушаач. 2005 оны 10 сар. Энэтхэг Пакистаны хил дээрх элсэн цөл. Нэг машинтаа судлаач давхиж явна. Мань судлаач сарира савыг энэ цөлд байгаад итгэлтэй байлаа. Хэрвээ тэр сарира савыг олж чадвал алмазан сутрагийн домгийг үнэн гэдгийг батална гэж бодно. Тэгэд нэг газарт очтол тэнд нь баахан шом босгоцсон малтлаг үргэлжилж байна. Хөдөлгөөний нөгөө судлаач тэр газраас нэг эртний бичгтэй хавтан доороос нь нэг жижигхэн төмөр хайрцаг гаргаж ирсэн нь олон улс даяар алдаршиж эртний домгийг үнэн болохыг батлах баримтыг олсон талаар шуугцгаана. За удалгүй тэрхүү олдврыг хуурамч байжээ. Судлаач Ким олдврыг өөрөө нууцаар хийсэн байж гэсэн мэдээ тархлаа. Ким судлаач өөрийнхөө зөв болохыг батлана гэж зүтгэжсэн ч сүүлдээ тэрэнд итгэх хөнгүү болж тэрний онцгой олдврыг нь сонирхох хүнч болсон байна. За тэгээд 14 жил өнгөрлөө. 2019 он. Хэдүүлээ цаг хугацаагаар сайхан аялж шүү. За цөлөөс олсон олдврыг нь хуурамч гэж зарлснаас хойш амьдралд доройтсон мань Ким судлаач нэг дэлгүүрийн шилэн хоргоны гадаа зогсож байна. Энэ шөнө бол бүтэн улаан сар гарах онцгой шөнө болохыг зурагтаар зарлаж байлаа. Улаан сар шөнийн 1 цагаас хойш 2 цаг үргэлжилхэн. Мань судлаач өөрийг нь шударга бусаар гүтгэж жинхэнэ олдврыг нь хуурамч гэж буруутгаж өөрийнх нь судлаачийн карьерийг дуусгасан хүмүүсийг бүгдийг нь эцсээ хүртэл үзэн ядах болсон байлаа. Тиймээс тэр домгийг үнэн болохыг батлахаар сэтгэл шулууджээ. Судлаачийн цөлөөс олсон хавтан дээр улаан сар гарах үед улаан нүд нойрноосоо сэрэх болно гэж бичсэн байсныг мань Ким уншсан байжээ. Тэгээд тэр улаан сар гарахад нөгөө сарира савыг нээж дотор нь байсан бөөрийнхий цул зүйл дээрээс хуруу шилтэй цуснуудыг холж тусгай шившилгийг уншиж эхэллээ. Тэгээд эцэст нь алгаа зүсэж цусаа тийшээ хийнэ. Би тамийн үүдийг нээх үед бүгд тэр намайг үнэн хэлж байсныг мэдэх болно. Тэгээд тэр сарира савыг харж байтал юу ч өөрчлөгдсөнгүй. Тиймээс сэтгэлээр унж газар тунаад хутгаа авч амиа хорлох гэж байтал гэнт сарира савн дотроос том улаанууд унаад ирлээ. Тэгээд тэр хутгаараа тэр нүдэнд хурж үзнэ. За энэ үеэр нэг сүм дотор сууж байсан ламтны эрх тасарч унсанд тэр байдал буруугаар эргэж байгааг ойлголоо. Тэгээд нэг бурхны доор нуусан сарира савыг гаргаад ирнэ. Ингээд улаанууд суллагдсан эхний өдөр эхэлнэ. Дүрс солигдоход нэг барилгын талбайд ажилчид өглөөний дасгалаа хийгээд барилгын ажилдаа гарч байна. Тэдний дунд байсан нэг дуу муутай залууг бусд нь лам байсан талаар шивэр авир ярилццгаана.
Энэ үеэр бугсаан уулан дах нэг сүмд залуухан лам багштай хоолцоог нь бэлдэж өгч байлаа. Залууг Чунсог гин. Харин тэрний багш сарираа хайрцгийг хадгалж ирсэн хөгшин лам байлаа. Хөгшин ламын бие сайнгүй байгаа нь илэрхий. Чунсог чимээгүй байх бясалгал эхлүүлсэн учраас үг дуурах ёсгүй байлаа. Бид дуугүй байх үедээ л сая жинхнээсээ сонсож чаддаг юм да. Алив нааша дагаад ороод ир. Чунсог миний чамд ярьж байсан мангасын тухай домгийг санаж байна уу? Зангид тэр залуу шавьтай тэр домгийг дахиад сануулan ярьж өгнө. Буддаа хоёр нүдний улааныг нь илчилгүй цүлд харийг нь цавчим хавцалд нуугаад хоёр нүдийг хамгаалуулахаар хоёр шаваа илгээсний нэг нь онгон бүсгүй. Нөгөө нь нэр үгүй лам хоёр байж. Гэвч улаан сар гарах тэр шөнө туслагчийнхаа тусламжтайгаар улаан нүд савнаасаа гарч эрх чөлөөтэй болох тухай зөгнөл байдаг байжээ. Тэр өдрөөс эхлээд улаан нүд шөнө бүр нэг шатыг дамжиж нэг алхмаар урагшилсаар хар нүдийг олох ёстой байлаа. Хэрвээ 8 дахь шөнө нь хоёр нүд эргэж нэгдэвэл тамийн мангасын хүч хязгааргүй болж тамийн үд нэгдэх байж. Энэ аимшигт зөгнөл биелэлээ олохт нь саад хийх үүрэг бидэнд оногджээ. Бид 7 алхмыг хийх 7 шатны нэгийг зайлуулах хэрэгтэй. Тэгж чадвал улаан нүд хар нүдтэй нэгдэх боломжгүй болно. Тэр шөнө нэг ууланд анхийгад явж байсан анчин залуу улаан нүдэнд баригдлаа. Маргааш нь буюу 2 дахь өдөр эхлэхэд залуу хос нэг жижиг зочид буудлын өрөөнд ярилцаж байна. Тэр эмэгтэй нэг бясалгалын группт нэгдэж цусаа хандвалснаар эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамрагдсан тухайга найз залуудаа ярьж байлаа. Харин тэдний гадаа улаан нүдэнд эзэмдүүлж өөрийн ухаангүй болсон анчин зомби шиг л болчихсон зогсож байна. Тэгээд тэр нөгөө эмэгтэй үнрийг дагаж явсаар өрөөг нь олж очоод дайраад орно. Нөгөө талд залуу лам Чунсог цочоод сэрлээ. Сэрэгтэн багш нь тэрэнд чонхваг яаралтай олоод мангас ирсэн гэдгийг хэлхийг тушаалаа. Гэвч өглөө болгож Чунсогийн багш өрөөнд нь суугаагаараа амьсгал хураажээ гэж. Тэгээд маргааш өглөө нь буюу улаан нүд суллагдсанаас хойш 3 дахь өдөр эхлэхдээ зэрэгцээд мөрдөгч хоотой хэргийн газарт ирж байна. Хэрэг гарах үед зочид буудлын эзэн унтаж байсан байна. Тэгээд 11:45 гэхэд хэрэгтэн гэх юм уу, хохирогч гэх юм уу, тэр нөхөр ийшээ орж ирсэн байна. Гэхдээ чи чинь юу яриад байгаа юм бэ? Хэрэгтэн хохирогч хоёроо ялгадаг юм уу? Та өөрөө үдсэн дээр баха. Мань хүнийг дотогш ороход хос хоёрын эрэгтэйг нь хэн нэгэн зэрэлгээр хөнөөсөн байсан бол дотогшоо орсон анчны биеийг хатаж хорчилсан байдалтай байж байсанд мөрдөгч цочортлоо. Со Гёнсуг гэх тэр эмэгтэй хэргийн дараа эндээс гарч явсан нь камерт бичигдсэн байна. Гэхдээ цүнх бичиг баримт утсаа гэд бүгдийг нь үлдээгээд явсан. Харин нөгөө хэрэгтэн гэхүү хохирогч гэхүү хараахан тогтоогдогоо байгаа тэр хүн ийш орохдоо зүгээрээс мөртлөө одоо ийм болчих. Нөгөө талд Чунсогийн багш ламыг хэрхэн оршуулах талаар босод лам нар ирж гисэн ярилцж байна. Чунсогийг хизээ ярьж болохыг багш лам нь хэлээгүй өөд болсон учраас тэр хизээ дуугүй байх бясалгалаа дуусгах ёстойг мэдэхгүй үлджээ. Тэгэд тэр санхуу ламыг хаануугаг босод ламнараасаа бичгээр асуугаад өөрийн цуглуулсан багаха мөнгийг багшийнхаа үлдээсэн учир нь үл мэдэгдэх нэг чулуун савтай хамт богцсондоо хийж үрээд санхуу ламыг хайж олохоор явна. 4 дахь өдөр эхлэхэд Чунсог вокзал дээр санхуугийн гэрийн хаягийг бичсэн цаасаа бариад сууж байлаа. Тэгэд газар дунсан цаасаа аваад эргэх хооронд цүнхэн алга болчихсонд сандарна. Харин нөгөө талд хоотой мөрдөгч өчигдөр нь алга болсон Гёнсуг гэх эмэгтэй цогцсыг гайхсан байдалтай хараад зогсож байлаа. Учир нь эмэгтэйчүүдийн нийтийн ариун цэврийн өрөөнөөс олдсон цогцос ч бас өчигдрийн анчны цогцос шиг хорчиж хадсан байж. Үүнээс болоод хоотой болоод тэрний багийнхан уг хэргийг юу гэж тайлбарлахаа мэдхэ болжээ. Оройн алдад цүнхээ алдчихсан Чунсог нөгөө хаягаа дагаж явсаар Санхуагийн гэрт ирж байна. Тэгсэн Санхуа гэртээ байсангүй. Тэгээд тэрний хүлээж идэл харанхуй болсон хойно нөгөөх нь ирсэнд Чунсог очоод уулздаг. Багшигаа өөд болсон гэдгийг бичгээр хэлээд мангас ирчихсэн гэж хэлээрэй гэсэн. Гэж бичээд бос багшийнхаа үлдээсэн чухал зүйлийг алдсан гэдгээ хэлсэнд Санхуа нээгч үг дуурсангүй. Энэ үеэр нэг хүргэлтийн ажилтан харанхуй түнэлээр гарахдаа нэг эмэгтэй ганцаараа зогсож байгааг хараад зүгээр эсхийг нь асуулаа.
Гэвч хамаг гар хөлн шалбарч цус болсон эмэгтэй тэрэнд нэг ч үг хэлэхгүй зогсож байснаа гинэд нөхөрлөв дайрна. Дүрс солигдоход нөгөө хүргэлтийн залуу нэг эмэгтэй гэрийн гадаа ирчихсэн зогсож байна. Тэгэд тэр эмэгтэй хаалганыхаа наан аягтай ус тавьсанд. Гинт тэр залуугийн нүд хувирснаа явсанд аягтай ус нь цус болоод хувирсан байлаа. Харин аюултай цаг ирснийг ойлгосон Сонхоо нэг ч үг хэлэлгүй багшийнхаа хэлсэн үгийг бодно. Тэр улаан нүдний дамжих ёстой 7 шатны сүүлийнх нь болох онгон удган гихчийг улаан нүднээс өмнө олоод устгах ёстой байлаа. За сорой борон танартай гялсныг хэрэгтэй юм хэлээд хий. За тэгэхээр Luma Furniture-ийн санал болгож байгаа тавилгууд бүгдээрээ Guangzhou-гийн үйлдвэрээс шууд ирдэг учраас чанартай үн боломжийн бодны тааран даван бүрээстэй харшил өгөхгүй цагалгаанчхгүй бүрэн салгаж угааж болдог гэд боддоо. Орон цэвэр модон рамтай даацаатай матрас нь нэг бүрчлэн уудлагдсан пүрштэй учраас хөдөлгөөнд дамжуулахгүй агаар сайн нэвтрүүлж нуруу халууцуулж хөлөргөхгүй гэж. Ширээнүүд нь чулуун давцантай орчин үеийн загвар дизайнтай бас шилэн стенг шүүгээ сэтгүүлийн ширээ телевизийн суур зэрэг олон төрлийн тавилгыг худалдаалж байна. Хаяг нь Дунжин гаруй худалдааны төвөөс зүүн тийшээгээ 1 км яваад зам дагуу Шин 100 айлын 2 давхарт А4 блок. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа үргэлжлүүлцгээе. 5 дахь өдрийн өглөө болоход Сонхоо цүнхээ нээсэнд дотор нь багшийнх нь өгсөн эрх бас тэрний устгах ёстой онгон удган гихчийн Суван хот дэх гэрийн хаяг байдаг. Чунсогийг сэрэхэд Сонхоо айлгадын босцсон явхад бэлэн болжээ. Тэгээд тэд зах руу явж хэрэгтэй зүйлсээ аваад нэг дарахны газарт очиж сүх авлаа. Тэгээд өдрийн хоол идэж байхдаа Сонхоо Чунсогийн гутлыг хараад өрөвдөж шинэ гутал аваад өгсөнд хагартлаа баярлсан Чунсог баярлалаа гэд үг дуурахгүй байх амлалтаа зорчноо гэж. За тэгээ нөхдүүд орон нутгийн автобусны тасалбар аваад Суван хотод очиж нөгөө хаягийн дагуу удагны гэрийг хайцгаана. Гэвч өдөржин хайсан ч хаягийг олж чадсангүй. Тэгээд нэг гудамд хамт сууж итэл нэг хүн ирээд хүн хайж байгаа эсхийг асууж тэдний хайж байгаа хүн Тээгүү хот руу жилийн өмнө нүүсэн болохыг хэлсэнд мань хоёрч бошуухан тийшээ хөдөллөө. Энэ үеэр хотын мөрдөгч хүргэлтийн ажилтнтай урьд шөнөн таарсан эмэгтэй цогцсыг олсон газар руу ирж байна. Эмэгтэй цогцсч бас бусад цогцснуудын нэг адил маш богино хугацаанд хатаад хорч исэн байж. Тэгээд мөрдөгч эмэгтэй цогцсыг шалгаж угаад зулаа дээр нь том бөөрийнхий нүх гарсан байгааг анзаарлаа. За үүнтэй зэрэгцээд мань хоёрч орон нутгийн хоосон автобусанд суугаад Тээгүү хотод ирж байна. Тэр шөнө нөгөө учир битүүлэг эмэгтэй хаалган дээр өөр нэг хүн ирсэн нь энэ удаад шүхэр барьсан залуу эмэгтэй байлаа. Бас Чунсогийн алдсан чулуун сав айл хэдийн гарт нь орсон байгаа харагдана. Тэр шүн Сонхоо ганцаараа суугаад олон жилийн өмнө өөрт нь ирж байсан нэг загтлыг дахиад уншдаг. Сонхоог өмнө нь Жинсүү гэдэг байж. Гэвч Жинсүү болоод тэрний эхнэр хүүхдийг согтуугаар жолоо барьж явсан нэг эмэгтэй мөргснөөр эхнэр хүүхд нь газар дээрээ нас орж. Иннээс болоод Жинсүү сэтгэлээр унжуулмаар лам болохоор шийдсэн нь тэр байжээ. Ингээд Жинсүүг сүм дээрээд Сонхоо гэдэг нэртэй болсон хойно тэдний гэр бүлийг сөрүүлсэндээ гэмшсэн нөгөө эмэгтэй ганц хүүгээ нэг загтлын хамт тэдний сүм рүү явуулсан байж. Загтралд тэрээр хийсэн хэрэгтэй гэмшиж байгаагаа бичээд хүүг нь өрчилж авахыг тэрнээс хүсжээ. Бас эмэгтэй хүүгээ сүм рүү явуулсны дараа амиа хорлсон байна. Өөрөөр хэлбэл энэ Чунсог Сонхоогийн гэр бүлийг үгүй хийсэн эмэгтэй хүү байсан болж таарна. За 6 дахь өдрийн өглөө. Сонхоо Чунсогтой хамт өглөөний цайгаа уунгаа гэмт хэрэг гарсан газруудыг газрын зураг дээр тэмдэглэж тэр хавьд байгаа бүх бөө удган үзмөрч нар дээр нэг бүрчлэн очиж шалгахаар шийдлээ. Тэгээд цаг баг үлдсэн учраас хоёр хуваагдаж явхаар болно. Тэгээд хаяг тэмдэглэж явахдаа Чунсог онгон удган гисэн хаалганы өмнө очиод зогсдог. Тэгсэн бороо асгарлаа. Чунсог борооноос хорогдох санаатай хаалганы хажууд очиод зогссонд хаалга нээгдэж нэг хүн тэрнийг харж хад буцаад орсонд Чунсогч хойноос нь ороодгоно. Энэ үеэр Сонхоо эмэгтэй цогцос олдсон түнэлийн ойролцоо явж байлаа. Тэгсэн тэнд нь мөрдөгч хотойч машинтайгаа ирж гисэн ажиглалт хийж таарлаа. Гэвч хотойг тэнд байгааг анзаараагүй Сонхоо очиод газрын зургаа гаргаад харна. Тэгээд эргээд явах гэтэл хотойч тэрнийг саатуулад үүргэвчийг нь шалгахыг хүсдэг. Сонхоо сандраад зугтаах гэж оролдохдоо мөрдөгчтэй ноцолдож угаад газрын зургаа орхиод явчихна.
Харин Чунсог нөгөө удагны гэрт сууж байлаа. Тэгээд бороо зогссны дараа тэндээс гараад явж итэл хажууханд нь нэг охин гүлээгөө зогсож байна. Гайхсан Чунсог тэрнийг хараа зогсож итэл охины хазар онгойж хазарнаас нь улаанууд гарч ирээд Чунсогийг ширдсэн дайсан мань хүнж тэндээс хар хурдаараа зугтаалаа. Оройн мөрдөгч хот туслахтайгаа хүргэлтийн ажилтан залуугийн цогцос олдсон хэргийн газар руу явж итэл туслахын дэрэнд солих дотор хувцсны хамт нэг хамгаалтын сай хүс өгнө. Манай эхнэрийн таньдаг маш хүчтэй нэг удаа өгсөн гэсэн. Юмыг яаж мэдхүү? Алуурчныг барихад туслах чинь билүү? Нэртэйгээр нь бүх мөрдөгчд ажиллаа өгөөд тэр үзмэрчдэр чинь хэрэг илрүүлж байвал яасан юм. Өмнө нь хотын амийг нь аварч байсан учраас туслах нь тэрэнд маш сайн ханддаг байж. Энэ хоёр газрын зураг гээсэн Сонхва Чунсогийн тусламжтайгаар онлайнаар газрын зураг харж удагны байгаа хаягийг заалгаж авлаа. Тэгээ Чунсог харсан зүйлээ хэлсэнд Сонхва болгоомжилж эхэлнэ. Тэр зүйл юу байсан бэ? Миний хэлхийг анхааралтай сонс. Чи яг одоо эндээс яв. Хүн асуувал намайг танихгүйгээр. Гэхдээ би тантай хамт явж болохгүй юм уу? Чи хүн алах амархан гэж бодож байна уу? Та хүн алах гэж байгаа юм уу? Хэнийг? Тэнд бас нөгөө охиныг үү? Үгүй, тэрнийг алах боломжгүй. Тэгсэн Сонхва онгон удган гэгдэх охиныг алах гэж байгааг Чунсог ойлгоно. Би мангасыг заавал зогсоох ёстой. Улаанууд ирүүл тэр охин тэртээ тэргүй үхэн. Тийм учраас тэрнээс өмнө амжаад тэрнийг алах нь миний үүрэг. Энэ хоёр мөрдөгч хэрэг гарсан газрын хамгийн ойрын цагдаагийн газраас гарч ирж байна. Учир нь нэг ахлах сургуулийн охин гэрээсээ зугтаасан тухай дуудлага ирсэн байж. Тэр үеэр цагдаа нарт тэдэнд алга болсон охины ээж нь охиноо онлайнаар ямар нэг бясалгалын бүлэгт нэгдсэн гэж цагдаа нарт мэдүүлсэн байлаа. Тэндээс гарч ирсэн хойно туслахын зэрэгэлдэх ойгоос өөр нэг цогцос олсон гэдгийг мэдэгдэхэд хот тэр талаар тодруулаад ирэхийг даалгаад өөрөө гудамжруудаж ганцаараа алхана. Тэгсэн урдхан талд нь Сонхва алхаж яваа харагдсанд хотч тэрнийг сэмхэн дагдаг. Нөгөө талд сандарсан Чунсогч тийшээ чиглээд гүйж явлаа. Тэгэд тэр Сонхва мөрдөгч хоёроос төрүүлээд удагны гэрт очиж дотор нь байсан охиныг дагуулад зугтах гэсэн ч цаадах нь байрнаасаа хөдөлсөнгүй. Удалгүй туслах нь хот мөрдөгчтэй холбогдож уулнаас олсон цогцос нь Ким гих судлаачийн цогцос болохыг тэр судлаач амиа хорлохыг хүссэн хүмүүсийг нэгтгэсэн нэг бясалгалын бүлэг нээж тэдгээр хүмүүсээс цусны дээж цуглуулсан болохыг олж тогтоосноо хэллээ. Тэд Ким судлаачийн гэрээс тэр хүмүүстэй авахулсан зургийг олсон байна. Амиа алдсан хүмүүс бүгдээрээ тэр зурагт байсан бол зурагт байгаа хүмүүсээс хараахан амиа алдаагүй хоёр хүн байгаа болохыг цагдаа нар олж тогтоосон байлаа. Амиа алдаагүй хоёр хүнийг хэлвэл таалав итгэхгүй дээ. Нэг нь саяхан алга болсон охин байна. Харин нөгөө нь манай эхнэрийн яриад байсан танд сахиус хийж өгсөн удган байна. Тэгвэл тэр удганыг шалгаад үзье. Хаягийг над руу яг одоо явуулах. Энэ хоёр Сонхва удганы гэрийг дөнгөж олж ирж байлаа. Тэгээд сүхэ бариад орсонд хинч байсангүй. Гэтэл хажууханд нэг хаалга онгогод ширээн дээрх бичиг рүү заасанд Сонхва бичгийг очоод харна. Тэнд нь бугсаан ууланд оч. Тэнд хайсан зүйл чинь байгаа гэсэн байлаа. Тэгээд эргэж ирээд бичиг рүү хурууга заасан хүн дээр эртэл толгойг нь баахан тарин бичсэн даавуугаар бүрчгэж. Сонхва тэрнийг алхаар сүхэ далайх мөчөд мөрдөгч хотоо ирээд тэрнийг зогсоохоор дайрна. Тэгсэн Сонхва зугтаах гэж байдгаараа хичээсэн ч чадсангүй. Баригдгүй юм навшмэн. Тэгээд тэрнийг гавлах гэж байтал улаанууд шингэсэн охин ирээд хотыг ухаан алдатлан шидлээ. Тэгээд тэр сүмээс зүгтсэн онгон удагны араас явна. Тэгсэн Сонхва гарныхаа цусаар сүхэн дээр нэг тарин бичээд улаанууд шингэсэн охиныг дагдаг. Тэгсэн нөгөө охин машинтаа ирж байгаа мөрдөгчийн туслахыг хараад очиод тусламж гуйсанд учрыг ойлгоогүй туслах бууга гаргаж ирээд Сонхваг зогсохыг тушаана. Тэгсэн ардан зогсчихсан охин тэрэн лүү тайрч нуруунд нь зүгтсэнд удалгүй охины бие хатаж хорчигоо дотор нь байсан улаанууд мөрдөгчийн туслахын бие рүү орчихлоо. Тэгсэн сүхэн дээрх цусаараа бичсэн тарин гэрэлтсэнд Сонхва тэрэн лүү дайрсан ч чөтгөр хамаагүй хүчтэй байлаа. Энэ чиний үхэх газар биш. Бугсаан уул руу яв. Энэ үеэр эргүүлийн цагдаа нар ирснээр нүүр нь хувирсан мөрдөгчийг хараад гацчихлаа. За тэгсэн Сонхвач тэндээс зугтаана. Харин Чунсог нөгөө охиныг дагуулад орон нутгийн автобусны буудлын дээр очиж Гуанжу орох хоёр тасалбар аваад суулаа. Энэ үед Сонхвач таксинд суугаад орон нутгийн автобусны буудлын дээр ирж байна. Гэвч тэр хамгийн сүүлийн автобуснаас хоцорчихжээ. Дараагийн автобус 3 цагийн дараа ирэхийг сонсоод Сонхва тэнд суугаад хүлээхээр шийднэ. Тэгсэн гэнт багшийнхэн сүнс хажууд нь суугаад тэрнтэй ярилцах шиг болно.
Улаан нүд сүүлийн шатан дээр ирсэн. Одоо тэрнийг зогсоож чадах хүн ганцхан чи л байна. Намайг нас барахад энэ үүрэг чамд шилжсэн. Чамайг нас барахад энэ тавилан дараагийн хүнд шилжих болно. Тэгсэн Сонхоо хэрв өөрөө өхүүл энэ үүрэг Чунсогт шилжин гэдгийг ойлголоо. Сэрэгт нь автобус хөдлөгчөөсөн учраас суугаад Гуанжуу руу явлаа. За тэгсэн үнтэй зэрэгцээд улаан үдэж бас машинтай Гуанжуу руу давхиж явна. Өглөө болоход хоотой туслахын цагдаа буудаад машинтайгаа хаа нэгтээ зогтсон тухай мэдээг хүлээж аваад их гайхдаг. Тэгэд өөр хэн нэгэн бууг нь аваад ийм зүйл хийчихэд машиныг хулгайлж зогтсон байх гэж бодож байгаагаа хэлнэ. Гэвч хяналтын камер туслахынхын царай буусан байгааг хараад шок. Харин нөгөө талд Чунсог нөгөө охиноо дагуулад бугсан уул руу хүрэх таксинд сууж байна. Гэтэл тэднээс төрүүлээд улаан нүд уулын бэлд машинтайгаа ирлээ. Тэгээд уулын ингэрт байх сүм рүү явж очиод шууд Сонхогийн багшийн шарил руугаа өрөө рүү яваад орсонд тэнд байсан лам сандарч зогсоох гэж оролдоно. Гэвч улаан нүд тэрнийг буудаад унахдаг. Заунтай зэрэгцээд улаан нүд сүмд ирснийг мэдээгүй Чунсог нөгөө охиныг дагуулад уулууд өгсөөр. Тэгсэн тэнд байсан нэг орхигдсон байшинг хараад нөгөө охин тийшээ очихыг хүссэнд Чунсогч хамт очлоо. Харин тэдний араас Сонхооч холог үехэн өгсөж явна. Намайг Чунсог гэдэг. Харин чамайг миний нэр үү? Эран. Энэ үеэр тэдний байсан байшингийн гадаа Сонхоо ирээд сүхэ барьсаар орж ирлээ. Гэвч орж ирэхдээ зэрэгцээд нөгөө охин харагдахгүй алга болсонд Чунсог гайхна. За баруун та нартай гэлсний галзуу амттай юм хэлээдлээ. Тэгэхээр хэдэн баруунуудтай хамтарч ажиллаж байгаа Хунжи брендийн махтай жигнэмэг байна штэ. Эднийх маань бүтээгдэхүүнээ ингээ биднэрт амсуулахгүй юу? Тэгээд хэдэн баруунууд нь амсаж үзээд бас гэрийнхэндээ амсуулаад те. Тэсэн чи биднэрт үүнийхээр таалагдсан байдаг юм аа. Нэрээ худлаа гэдэг жаа биш шүү. Нэрээ үнэхээр одоо мах орлуулагчгүй яг ориг борцолсон гоё махтай жигнэмэг. Тэгээд айгүй олон гоё төрлүүдтэй те өөрөөр ингэсэн өвөрмөц амтуудтай ингээд үнэхээр галзуу санагдсан болохоор та нартай бас санал болгоё гэж шийдсэн юм аа. За тэгээд энэ махтай жигнэмгийн энэ галзуу амтыг та нар маань мэдэрмээр байвал GS25 зах жижиглэн худалдааны төвүүдээр байгаа юм байна шүү гэж. За тэгээд нэг юм байна. Анхаарал хандуулсан баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Чи хинтээ хамт байгаа юм? Харин мөрдөгч хоотой удганы гэрт очиод удган эмэгтэйтэй ярилцаж байлаа. Би тэр охиныг анх хараад сүнс гэж мэдээгүй. Гэвч тэр охиныг надаас өөр хүн харахгүй байсан. Тэр шүн ким судлаачийн гэрт би тэрнийг анхаарсан. Тэгээд тэр намайг дагаад манай гэрт ирж гисэн. Тэгээд тэр өөрт нь юу тохиолдсныг надад ярьж өгсөн. Охин их зовлон үзсэн учраас амьдралыг бүхэлд нь хараал гэж боддоггүй ч. Гэтэл тэрэн дээр нэг хүн аврагч шиг ирсэн нь ким судлаач байж. Гэвч олдврыг нь хуурамч гэж гүтгснээс болоод ким судлаач галзууртлаа хууралж улаануудыг амьлуулахад шаардлагатай онгон удган гихчийг хайж эхэлжээ. Тэгэд ким судлаач улаан хар хоёр нүдийг нийлүүлэхэд эцсийн шат болсон онгон удган гихчийг ховсдох хэн нэгнийг хайж эхэлжээ. Тиймээс тэрэнд туслахын тулд Эран охин амиа хорлж сүнс нь нөгөө удганыг дагаж эхэлсэн нь тэр байж. Охиныг гинт алга болчихсон сандарсан Чунсог тэнд байсан цүнхээ ухтал дотор нь алдсан байсан чулуун сав нь байж байлаа. Энэ эргээд ирсэн байна. Магадгүй анхнаасаа алга болоогүй байх. Тэгсэн өөртөө сүнс таарсан болохыг өнгөрсөн бүх хугацаанд ганцаараа явж ирсэн болохоо Чунсог ухаарна. Танай туслах над дээр ирээд амнаас хамгаалах сая хүс хийлгэж авсан. Гэхдээ тэр өөхөх тавилантай гэдгээ мэдээгүй. Амиа хорлох гэж оролдоод амьд үлдсэн тэр хүмүүс тэр бясалгалын бүлгэмд нэгдэж цусаа өгөхдөл өөхөх тавилантай болсон гэдгийг би сүүлд ойлгосон. Ким судлаач тэр хүмүүсийн цусны дээжийг авсан учраас улаан нүд манай гадаа ирээд тэдний цусны үнэрийг авч тэндээсээ дараагийн шат болох хүнээ олдог байсан. Тэгсэн удхан гинт өөрийгөө багал зурдсанд хоотой мөрдөгч тэрнийг зогсооно. Одоо таны туслах сүүлийн шат болсон. Уг нь би сүүлийн шат байх ёстой байсан ч хэрвээ би тэрэнд өөрийнхөө үүргийг шилжүүлж чадвал намайг амьд гарч чадна гэж Эран хэлсэн. Уг нь тэр хүн өгч гисэн байх ёстой байсан ч та тэр хүний амийг аварсан учраас тэр амьд үлдсэн. Хэрвээ та тэрнийг өхүүлсэн бол ийм зүйл болохгүй байх байсан.
Тиймээс энэ бүхнийг дуусгах ганц л зам байна. Та яг одоо бугсан уул руу яв. Одоо нэг бол тэр үхэн. Эсвэл бид бүгдээрээ. Энэ үед Сонхоо Чунсок хоёр нөгөө орхигдсон байшиндаа төвхөнж чөтгөрийг дарах урих бэлдэж байлаа. Тэгэд Сонхоо Чунсокт юу хийх ёстойг нь хэлж өгөөд юу ч болж байсан үгнээс нь зөрөхгүй байхыг хатуу сануулна. Тэгээд Чунсогийн бие болоод хувцсыг бүхэлд нь хамгаалах шившилгээр бүрж өгнө. Сарира сав онгоход юу болох вэ? Тэр нүд юуг бэлэгддэг юм бэ? Хар нүд улаан нүд хоёр нийлнэ. Хар нүд нь сэтгэлийн завланг, улаан нүд нь уур хилэн бас тарчлааныг бэлэгддэг. Энэ хоёр нийлэх юм бол бүх хүн өөрт тарчлаан зовлон дунд шанална. Тэр цагт дэлхий бүхэлдээ там болж хувирна. Шөнө болоход тэд бэлдсэн түүдгээ асаалаа. За үнтэй зэрэгцээд уулын бэлд хоотой мөрдөгч ирж байна. Удалгүй шүн дунд болж шийдвэрлэх 8 дахь шүн эхэллээ. Сонхооч хөлөө зис утсаар уйж бэхлээд тарин уншиж улаануудыг хүлээн. Тэрнийг холгүйхэн Чунсог хараад зогсноо. Удалгүй салхишуурч ой шуугж эхэллээ. Хамгаалтын сахиуснууд чичирч Чунсогийн нуруунд дээрх тарин тодорч эхэлсэн нь улаанууд ойртож ирж байгаагийн ээлрэл байлаа. Улаанууд ирээд буддагийн модон толгойг төвдөг гал руу шидэж Сонхоо руу ойртоход Чунсогч бушуухан ирээд таринтай уяагаар гарцыг хаана. За тэгсэн Сонхооч уншилгаа уншиж эхлэхэд Чунсог тэрний чугалчлан загсан үгийг саналаа. Би тэрний сүүлийн бай учраас тэр над дээр ирсэн даруйда миний биеийг эзэмдэнэ. Тэр үед нь чи намайг сүхтэх ёстой шүү. Улаануудч ирээд чихэнд нь шивнж эхэлнэ. Чи ч тэнийг юм да. Чи маш том алдаа гаргалаа. Надад Сарира савыг нээж өгөх туслагч хэрэгтэй. Хижон ламын шав учраас чи надад хэрэгтэй. Гэхдээ одоо чамайг хамгаалагч биш болсон гэдгийг би мэднэ. За тэгсэн Сонхоо шоконд орлоо. Тэм учраас чи одоо надад ямар ч хэрэггүй. Мэ. Үгээр өөрийгөө дуусгах. Иран. Тэрний харалтай ол. Ингэж хэлэхдээ зэрэгцээд хөлнөөсөө гинж зүүлгсэн Иран Чунсогийг чиглээд ирнэ. Тэгээд дүүрэн хамгаалах тарин битсэн хувцсыг нэг нэгээр нь тайллаа. За үүнтэй зэрэгцээд өөрийгөө өдөрдөх тэнхэлгүй болсон Сонхооч өөртөө буу тулгаад буудах гинэ. Ингээд буун дуу гарсанд энийг сонссон хоотой мөрдөгч дуу гарсан зүг рүү гүйлээ. Тэгсэн Сонхоо өөрийгөө биш улаануудыг буудсанд нөгөөх нь гал зуртлаа уурлна. Тэгээд тэрэн лүү аимшигт хар хүчээрээ дайрна. Гэтэл гэнт сүм байсан зүгээс мөрөглийн дуу гарсанд улаанууд Сонхоо руу дайрхаа болоод Чунсог руу явдаг. Тэгэхээр нь Сонхоо хөлнөөс нь зураад тэрнийг яралтай зүгт гэсэнд ухаан орсон Чунсогч хүрмээ аваад сүмийг чиглээд зүгтана. За тэгээд улаануудыг явсанд Сонхооч хөлнийхөө уяаг тасдаж хойноос нь хөдлөнө. Замд нь харын хүч дайрсанд гартаа барьсан ирэхээрээ тэдэнтэй тулалдана. За энэ үеэр ойгоор ухаангүй гүйж явсан Чунсог өөрийг нь чиглэж ирсэн хоотойтой таарлаа. Хоотойч улаануудыг заамдаад авсанд улаанууд тэрэн лүү дайрах гэсэн чи халаасанд нь хамгаалах сахиус байгааг мэдрээд халдаж чадсангүй. Тиймээс тэрнийг зүгээр холгогчин шидээд Чунсог руу ойртоод очино. Тэгсэн тэрнийг ойртоод очихдоо зэрэгцээд Чунсог сүүлийн ганц сумаараа хөл рүү нь буудаад унаглаа. Гэсэн ч тэр зогссонгүй. Унсан чигээрээ мүлхөөд тэрнийг хөөнө. Харин Сонхоо сүхвэ нуруунд нь цоохтой зэрэгцээд учрыг сайн ойлгоогүй хоотой мөрдөгч тэрнийг буудаад шархтуулчихна. Тэгээд туслах дээрээ очиж нуруунд нь зоолттой сүхийг сугалж аваад тэрнийг эргүүлэхдээ зэрэгцээд цогцсон нүдэн дээр нь ялзраад мууддаг. Гэтэл хажууд нь гэнт хэн нэгэн зогсож харагдсан нь дотор нь улаанууд шүглсэн Чунсог байлаа. Өчүүхэн мө өд хорхой. Тэгээд мод руу шидсэнд мань мөрдөгч мөчөрт зогдоод амьсгал хураана. Хүүг тайван орхи. Оронд нь намайг ав. Чи одоо тэрэнд санаа тавьдаг болоо юу? Чиний гэр бүлийг устгасан хүний хүү шүү дээ. Чиний дотор үзэн ядалт буцалж байгаа үстэй. Тэгээд тэр өмнө нь Сарира чулуун савыг нээсэнд тэнгэрт улаан туяа татаж улаанууд сүхээр нь Сонхоог цавчлаа. Зад үрсэлэгдэхэд Сонхоо бяцхан Чунсог хүүтэй хамт зогсож байна. Тэгснээ нүдэ нээж өмнө нь зогсож байгаа бяцхан Чунсогийг харна. Тэгээд хүзүүгээ багалзуурдуулаад хэлнэ. Та гэр бүлгүйгээр маш их шаналсан биз дээ. Одоо намайг дуусгах. Энэ бол энэ бүхнийг дуусгах таны сүүлчийн боломж. Өнөөдрийг хүртэл хийхийг хүсч байсан зүйлээ хий. Намайг дуусгах. Тэгвэл бүх зовлон шаналлч нь арилна. Гэвч Сонхоо эцсийн мөчөд гараа тавилаа.
Тэгээд бүх хүчээр шавхаж хүүгийн хацрыг элсэнд тэр нь улаан нүдэнд эзэмдүүлсэн сонхой болоод хувирна. Чи сүүлийн боломжоо хүртэл алдлаа. Үнэхээр тэнэг юм. За тэгээд улаан нүд тэрнийг сүхээр цавчих гэтэл энийг хүлээж өгсөн сонхой гарнаас нь барьж аваад тусгай тарин уншсанд Чунсогийн нүүрэн дээрх тарин гэрэлтэж эхэллээ. Учир нь хүүгийн нүрийг илж байхдаа сонхой цусаараа сэмхэн хамгаалтын тарины ханзыг зурж амжсан байж. Тарин уншихтаа зэрэгцээд Чунсогч ухаан орлоо. Тэгээд сонхойгийн гарыг тавиулах гэсэн ч тэр тавихгүй байлаа. Хийх ёстойгоо хий. Хүү минь. Бүх зүйлийн төлөө намайг уучлаарай. За ингээд сонхойгийн духан дээр улаан нүд гарч ирэхэд Чунсог загсан ёсоор нь бүх хүчээ шавхаад цавчсанд тэнд хуралдсан харын хүч үгүй боллоо. За үүнтэй зэрэгцээ тэнгэрт бий болсон улаан туяаж ороггүй алга болно. Дүр солигдоход Чунсог анх улаан нүдийг олсон ээлсэн цүлд алхаж явна. Тэгээд анх улаан нүд бүхий сарираг олсон газарт очиод сарираа савыг тавьсанд тэр дороо ээлсэнд живээд алга боллоо. Тэгсэн Иран охины сүнсч өмнө нь харагдаад гарнаас нь натгсанд охины хөлнөөс бэхэлсэн гинжтэй дөнгө салж унснаар кино маань конец фильма. Зяин галзуу эвгүй киноны тайлбар маань ингээд дуусч байна. Нэг охины нэг эвгүй real short яваал байсан гэсэн чи энэ киноных байсан байна. Тэгэхээр энэ кино маань нэг иймэрхүү үйл явдал гардаг. Галзуу эвгүй кино ээжээ гэж яа. Эсвэл жирхлээ зарим хэсгээр нь ч. За тэгээд та нарт маань одоо энэ галзуу эвгүй кино таалагдсан гэж найдаж байна. Мөн буруугийнх нь тайлбарч гисэн ойлгохдохоор байсан бизээ. За тэгээд хэдэн бараанууд нь энэ галзуу эвгүй киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон галзуу чанартай загварлаг тавилгуудыг санал болгодог Luma фурничуртай хамтран хүргэлээ. Та нар маань тэгээд Саба Драгуул Саба дардсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.